За хүүтний улирал ихсэнтэй холбоотойгоор томоогийн дэгдэлт нэмэгдэж байна. Тухайлбал их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр хингийн үед 300 орчим хүүхэд үзүүлдэг бол энэ тоо 2 дахин нэмэгдсэн байна. За иймээс орны тоог нэмэн дотоод зохион байгуулалтын ажиллаж байна. Нэгд өдрөх цэцэрлэгтээ явж ирээл оройн ханиалгаа тэгээ шүн халуурч хонсон. Тэгээд 2 дахь өглөө бид хэд харьяа дүүргийнхаа эмнэлгээр үзүүлээд эмчилгээ бичүүлээд нөгөө антибиотик хуусан хэрнээсээ ерөөс 2 өдөр дараалал нь халуурсаар л энэ одоо хүртэл. Ер нь цэцэрлэг нэлээд бүр тархалттай байна. Анги нь баг нэлээд хүүхдүүд ханиалгасан, бөөлжсөн тийм зөөртэй байцааж баг л хагас хувь. Ханаад бол угсаа амар байгаа. Тэгээд энэ нөгөө нэг юу яа өчигдрөөс хойш халуураад байгаа байхгүй юу. Тэгээд энэ гэз мэдсэн дээрээ өвдөд энэ хатгад энэ гэхээр нь оншин тодруулах гал явж байна. Хүүхнээс хэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн өвчлөл ер нь хүүхэд гэлтгүү өвчлөл нэлээд нэмэгдэж байна. За өвчлөлөөс нь хараад үзэхэд бол инсулин замын халдварын өвчлөлийн тохиолдол бол нэлээдгүй нэмэгдэж байна. Хоногтой манайх бол 420-оос 530 хүртэл үйлчлүүлж байна. Сая амралтын өдрүүдэд ер нь өнгөрсөн 7 хоногоос хүүхдийн өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь бол юутай холбоотой байна гэхээр хүүхдийн сургууль цэцэрлэгийн сургууль цэцэг орж байгаа тийм өмнөх 7 хоногт бол багш нарын ажил хайлт гээд бас төр гайгүй байсан. Одоо бол нэмэгдсэн үзүүлэлтээ явагдаж байна. Хүүхдийн тоо нэлээд ихсэж байна тийм. Бидний практик дээр ямар хүүхдүүд орж ирж байна гэхээр их өндөр халуурч байна. Ер нь хүүхдийн халуун 38-аас 38.5 ба түүнээс дээшээ халуурахад энийг бол заавал буулгах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол 39 хүрээл 40 хүрээл ингэ маш өндөр халуурч байгаа. За өндөр халуурна гэдэг чинь ерөнхийдөө бол хүүхдийн хүнд байдалд оруулж байгаа. Тэгэхээр зэрэг энэ халууралтаас гадна том өөрөө ийм хор ялгаруулж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл А хүрээ чи өөрөө том хор ялгарч байгаа. Тэгэхээр маш их хордлогын шинжтэй. Хүүхд уйлгэнсан, тайван бус ийм байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр өдөр 500 гаруй иргэн үйлчлүүлж байгаагийн 50% нь томоогийн шалтгаанаар хандаж байна. Мөн хүүхдүүдийн олонх нь хүндэрч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Иймээс өдөрт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 10%-ийг нь хэвтүүлж орны тоог нэмэгдүүлсэн байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амьсгалын эрхтний эв судлалын тасаг өөрөө яг үндсэн 40 ортой. За тэгээд томоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэг 54 хүртэлхөөр нэмж дийлгсэн байгаа. За тэгээд ерөн бол бэлэн байдлыг хангаад бас их барих эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр 30-аас 40-оор нэмж дийлгсэн. За тэгээд Няран эмгэг судлалын тасаг дээр бас 10-оор нийтдээ нэг 100-аас 110 орон дээр ажиллахад бэлэн болцсон байгаа, ажиллаж байгаа гэсэн үг. Томоогийн дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор авах хариу арга хэмжээгч сайжруулах шаардлагатай байгаа юм а. Энэ хүрээнд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 180 орчим өрхийн эмнэлэг дүүргийн нийт 200 орчим эмчийг чадахжуулах сургалтанд хамруулж мэдээлэл өгч эмнэлэг зүүн зааврыг өглөө. Томоо төс төвчний эмнэлэг зүүн заавар гэж одоо боловсруулагдсан байгаа. Энэ эмнэлэг зүүн зааврыг одоо энэ анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэрэгчлэнүүдэд таниулж мэдүүлснээрээ бид нэр томоогийн дэгдэлтийн үед бол одоо хариу арга хэмжээгээ маш сайн бэлтгэж байна л гэсэн үг юм. Хүүхэд халуурч байгаа үед хоолндоо дургу орчны сонирхолгүй болтгоо. Иймд хүүхдээ сайтар анхаарч хоол шингэн зүйлийг тогтмол өгөх хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөлөө.